бизнесийн үйл ажиллагаан дээр одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд ялангуяа иргэдийн хувьд ч гэсэн бизнес эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой энэ харилцаанууд нэлээд төвөгтэй байдаг, ойлгомжгүй нэлээд цаг хугацаа шаардсан юм байдаг. Тэгээд 2022 онд зөвшөөрлийн тухай хуулийг баталсан байна. Энээс хойш бас тодорхой цаг хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ хуулийг буцаад одоо хэрэглэх явцад зарим нэг талаасаа одоо жишээлбэл шинээр зөвшөөрлүүд нэмэгдсэн байна. Зөвшөөрлийн зөвлөлөөр орж одоо зөвшөөрлийг нэмэх хэсгийг шийддэг бол орохгүйгээр тусдаа хуулиуд гаргаж батлаад тэгээд зөвшөөрлүүд нэмсэн, байгууллагууд нэмсэн ийм асуудлууд бас байна. Тэгээ ер нь энэ зөвшөөрлийн харилцааг байнга л хянжихгүй бол төрийн хувьд бол одоо эрх мэдлээ одоо ашиглаад ч юм уу илүү ер нь тэлэх зөвшөөрөл олгох ийм хандлагууд бас байдаг юм байна. Тэгээд энэ хуулийг дахиад одоо шинжилэн зарим нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар хуулийн төслийг учрал болон заяавал нарын гишүүд одоо хуулийн төсөл дүргэн барьсан байгаа. Тэгээд улсын их хурлын чуулганаар хэлц хэсгийг дэмжсэн. Тэгээд 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад одоо энэ чуулганы завсарлагаанаар ажлын хэсэг ажиллаж байна. Тэгээд нийтдээ 400 орчим одоо зөвшөөрлийг баг зөвшөөрөл тус бүрээр нь яаж сайжруулах вэ? Энэ харилцаан дээр шүү сайжруулах, тусгай зөвшөөрлийг энгийн болгох, энгийн зөвшөөрлийг нь мэддэгдэл болгох, зарим нэг зөвшөөрлүүдийг нь хүчингүй болгох, заавал зөвшөөрөл авах шаардлагагүйгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх энэ болцоо боломжуудыг хангахаар хуулийн төслүүдэд тусгасан байгаа. Тэгээд энэ чиглэлээр оролцогч талуудын мэдээллийг авах, тэгээд одоо энэ явж байгаа харилцаануудыг одоо жишээлбэл одоо замын зураглалуудыг нь тодорхой гаргаж зөвшөөрөл олгож байгаа болно. Зөвшөөрөл хүсэж байгаа талуудын одоо дуу хоолойг сонсохоор ажиллаж байна. Тэгээд зөвшөөрөл авахд бүрдүүлэх бичиг баримтууд гэж байдаг. Тэгээд энийг нь өөрөө бүрдүүлэх нь буцаад зөвшөөрлөг шиг шахуу ингээ болчдөг. Хуулийн дээр заасан тэр зөвшөөрлүүдийг олгоход бүрдүүлбэр материалууднаас ямар шүү байна. Тэгээд тэр олгож байгаа журам харилцаанууд нь илүү сайжруулах талаар бас одоо энэ шинэ хуулийн төсөл дээр оруулж сайжруулъя гэсэн юм одоо зорилготой ажиллаж байна.